Hi Hi guys. guys, welcome to Rock and Roll. Юу ч За. Welcome to Rock and Rollers channel. За ингээд хоёр дахь влогоороо гандоо Мөнхөрдөн мэдчилж байна. За ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Анхны влогийн маань үзээд маш олон хүмүүс сэтгэлээ бичиж, subscribe дарж, comment хийж, мөн асуулт илгээсэн. тийм байна. Тэгээд ингээд бидэнтэй холбогдсон, бас үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд маш олон төрлийн олон асуултууд ирсэн. Гэтэ бид нэр яг ийм системтэй, дараалалтай, бас ойлгомжтой англилтайгаар явал влогуудаа хүргэе гэж бодож байгаа. Тэгээд энэ удаагийнхаа влогоор болохоор тэтгэлгийн талаар ярилцсан. Тэтгэлэгтэй ямар тэтгэлгийн талаар ярилцах вэ гэхээр тэтгэлэг нь юу нэ одоо бакалаврын тэтгэлэг, мастрын, докторийн те янз бүрийн тэтгэлгүүд байгаа. Яг өнөөдрийнхөө влогоор болохоор мастрын тэтгэлгийн талаар ярилцсан. За гэхдээ ер нь эхлээд тэтгэлэг гэж ер нь юу юм? Тэтгэлэг гэсэн ойлголтын талаар одоо тавчхан ярилцъя. Тий. Эхлээд бол яг зүгээр миний хувийн ажигласнаар бол хүмүүсийн дунд бол тэтгэлэг гэхэлэр ингээд баахан бүх юмын төлөөд л ингээд сайхан үнгүү ингээд сайхан болгочноо гэсэн ийм нэг ойлголт айгу түгээмэл байдаг. Одоо ингээд би ч гэсэн олон оюутан хичээл орж явахдаа тэр дунд нэм ойлголт байдаг. Гэтэл тэтгэлэг болгоно ингээд сайн харж хандж ингээд үзэж харахгүй бол одоо явлын янз бүр сургалтын тэтгэлгийг чинь бүрэн төлдөг байна. Тэгээд амьдрах зардал өгдөг, эрүүл мэндийн даатгал өгдөг, эрж очих онгоцны тийз өгдөг гэдэг ийм сайхан боломжтой тэтгэлгүүд байна те. Гэтэл тэгдэггүй одоо яадгийн 50% чинь сургалтын төлбөрийг төлдөг. Одоо яг нөгөө амьдраараа гэж өгж байгаа мөнгө нь яхаа хүрдэггүй. Маш бага тэтгэлэг одоо стипендтэй. Тий, тийм тэтгэлэг байна. Тэгээд ийм янз. Тэгээд одоо юу гэдэг шалгуурууд өдр янз бүр. Жишээ нь IELTS-ийн гэдэг юм уу, TOEFL-ийн өндрөөнөө шаарддаг тэтгэлэг байхад их багыг шаарддаг тэтгэлэг байна те. Магистрч гэсэн ялгаа авахгүй шүү. Тэгээд энэ болгоныг ингэж харж үзчихээж өөрийнхөө боломж дээр тулгуурлаж ээж ингэж яахгүй бас ингээд тэтгэлэг альбоноор нийлүүлээд энэ өстэй сайхан юм байна. Энэний тэтгэлэг гэж штэ. Хийшээч apply чигээл агвал бас цагаан жаахан барна те. Ийм нэг алдаа зовлон бас биш үү. Энийг ойлгох хэрэгтэй байна. За тэгээд манай мөнх эрдний хувьд болохоор тий би одоо ингээд авсан тэтгэлгүүд ерөнхийдөө ингээ хоёр хувааж үзэж болно. Нилээд тэтгэлэг байгаа. Нэг нь бол ингээ судалгааны те. Одоо би тэр тэтгэлгийг аваад ингээ судалгаа хийж нөгөө түрүү яриад байгаа үйл хүчиж янз бүрийн хурал муралд оролцсон юм тэтгэлэг би. Нөгөөх нь болохоор ингээ сургалтын тэтгэлэг байгаа. Би ингээ бакалавр нэгэнд Монголд хамгаалцсан байсан. Бас магистр хамгаалцсан байсан. Тэгээ ер нь юм англи хэлтэй улсад юм англи хэлээр хичээл заадаг газар одоо магистр сурыг тэтгэлэг хайсан юм байгаа. Сүүлийн хэдэн жил. Тэгээд нилээд тэтгэлэг болсон. Тэр тэтгэлэг нь бол одоо жишээ нь бол би 51 сургууль би тэрний тэтгэлэг би Киргизийн бас нэг сургуулийн тэтгэлэг би хоёулаа мастер. За тэр хоёрыг бол би одоо арай жоохон юу юм уу гэдээ ингээд орхисон байгаа. За нөгөөх нь бол Английн засгийн газрын тэтгэлэг гэдэг. Тэгтээ Chevron гэж манайхан бол сайн мэднэ. Тэр тэтгэлгийг бол аваад бас орхисон байгаа. Тэгээ сүүлд нь энэ Австрали Наварц гэдэг одоо шалгарчаад сурч байгаа тэтгэлгээ арай боломж өндөртэй юм болов одоо арай нөгөө хэдээсээ давуу юм болов гэж одоо сонгоод тэгээ ингээд одоо сурч байгаа. Тэр ингээд юм дөрвөн сургалтын мастрын тэтгэлгийг би авсан байгаа. Тэгээ тэрнээсээ Chevron, Австрали Наварц хоёр дээр яах ярих уу те яах вэ? тий Австралийн засгийн газрын тэтгэлгийг яагаад сонгох болсон те гол шалтгаануудаа тавьчих хэлвэл. Тий би бол нэгт бол Австралийн одоо нөгөө их сургуулиудын ranking гэж байгаа шүү дээ. Нөгөө зэрэглэл гэдэг юм чинь бол World ranking. Тий тэрийг харж байгаа. Тэгээ би бол өөрөө хөгжил судлал гэдэг юмроо сурахыг аягүй хүсчээс учраас ингээ хөгжил судлал юу байна. Тэрний одоо нөгөө бас subject ranking гэж бас байгаа шүү дээ. Хөгжил судлалын одоо Австралийн сургуулиуд тэд зогсож байна гэж хайж үзээд ер нь бол Мельбурний их сургууль аягүй боломжийн өндөр одоо rank-нтай. Тэгээд хөгжил судлалын зэрэг бас манайх ч дэлхийд 16 дээр зогсож байгаа боломжийн байсан. Тэгээд Австрали ер нь их сонирхоод байсан юм би. Тэгээд Австралиас ер нь дэлхийд боловсрлолоор бас тэргүүлэгч улсуудын тий англи хэлээр ярьж байгаа тий. Тэгээд их маш боломжийн, маш сайхан юу тийм улс байгаа. Тэгээд Австралийн тэтгэлгийн одоо өгж байгаа боломж нь айгүй сайхан бусад тэтгэлэгтэй харьцуулахад бас боломжтой. Тий энэ бол одоо зайлшгүй шалтгаан. Өөрөөр хэлэх юм бол мөнгө нь их дайжгүй өгж байгаа мөнгө нь та нар угаас ингээ хайгаа үзчихлээр баг интернетээр дээр гараад ирчих бах.
одоо Chevening-ийн тэтгэлгийг орхих болсон бас нэг одоо хоёр дахь том шалтгаан нь ер нь бол бас тэтгэлэг нь стипенд нь гэсэн үг шүү дээ тий. Тэр ер нь тэтгэлгийн боломжууд зөвхөн стипенд биш те. Тэтгэлгийн боломжууд. Жишээ нь бол одоо ингээ гэр бүлээрээ ингээ ирэхэд ингээд хамт Австралид ирэхэд одоо гэр бүлийн хүнд үзүүлж байгаа тэр янз бүрийн хөнгөлөлт урамшуул эдгээр юмнууд гэсэн. Жишээ нь хүүхдтэй хосууд эднэр бол ингээ Австрали наваарцаар ирэхэд бол одоо цэцэрлэгт манайхаар одоо цэцэрлэг юм да тийм үү. Тийм юмд ингээ явхад бол одоо өдрийн 100 хэдэн доллар байгаа боловч тэрийн 70-аас 80% эднэр хөнгөлдөг эдгээр байгаа. Ягаад гэвэл энэ тэтгэлгийг авсан гэж үзээд. Тэгэхээр одоо ингэж ойлгож болох уу? За нэгдүгээр мэдээж боловсрлаараа тэргүүлэгч орнуудын нэг. Хоёрдугаар стипендийн одоо amount of money бусад тэтгэлгүүдтэй харьцуулахад арай өндөр. Гуравдугаар бас одоо гэр бүл болон өөр хүүхдүүдэд үзүүлж байгаа боломжууд нь өндөр. Тийм бол энэ бол ер нь дэлхийд байгаа магистр төгж байгаа хамгийн одоо хамгийн баян generous юм тэтгэлэг гэж хэлдэг. Зөв. Тий, мөнгөний хувьд бол. Тэгээд за одоо тэгвэл нэгэнт ингээд Австралийн засгийн газрын тэтгэлгийн талаар ярьсан юм чинь одоо энэ Австралийн засгийн газрын тэтгэлэгт хамрагдахын тулд авахын тулд ямар одоо аплайдахын тулд яадаг шүү дээ. Аплайдахын тулд ямар одоо хамгийн basic шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй гэдгийг хин шаардлага. Манайд Монгол улсад бол хөдөө орон нутаг хотоос гэдэг ингээд хоёр ангилалд хуваагаад бас ахаад хувийн байгууллага тэгээд одоо улсын байгууллага гэж хуваадаг тийм. Ингэж хуваадаг юм байна. Яг нь ер нь улсын байгууллагын хүмүүс арай түлхүү шалгардаг. Одоо харьцааны магадлал өндөр гэж үү? Одоо харьцааны хувьд ер нь арай их шалгардаг юм байна. Тэр харьцааг нь тогтоочихсон байд юм уу те? Яг бол тэгдэггүй гэж хэлж илээ. Би бол бүр яг асууж үзчихсэн. Бол яг тэгдэггүй. Гэхдээ ерөнхийдөө тийм хандлага байдаг. Хандлагатай. Зүгээр заавал одоо тэгэх юм бол ингээд тэр чинь яалбарлан гадуурх юм шиг эвгүй юм болчих واخ л та тий. Тэгээд хөдөөнөөс өдргээд тэгэхээр одоо орон нутгаас тийм үү. Тэгээ хотоос гэдэг энэ тустай ангиллууд байгаа. Тэгэхээр орон нутгаас бол аплайтахын тулд жишээ нь IELTS-ийн 5 оноотой болж штэ 5 орон нутгаас эхний ээлжин тий. Айгуу тэгвэл анхны шалгуураа айгуу баг тавьдаг юм шүү дээ. Тэгээд Улаанбаатараас бол 5.5. Одоо энэ хамгийн бага оноо шүү дээ. Чи 6 оноотой байж 6.5 та 7.8 тач байж болно. Тэгвэл аплай дэж болно. Англи хэлний хувьд бол тийм. Хэрвээ чи ингээд шалгараад 5 одоо 5.5 те. Guys энэ бол боломж юу? Тий. Оноотой шалгарчлаа гэхэд яах вэ гэхээр сургуульд англи хэлний сургуультанд Монгол суулгадаг байхгүй. 6 сарын сургуультанд суулгаад тэр хооронд IELTS-ийн оноог одоо Австралийн сургуулиуд бол ихэнх сургуулиуд 6.5-ыг нэгж байгаа. Тэгээ яг том тий ер нь том мэргэжлүүд нь одоо жишээ нь тийм онцгой мэргэжлүүд байдаг шүү дээ. Одоо жишээ нь имлэг байна тийм үү? Зарим хууль эднэр тий тэгээд нөгөө сэтгүүл зүй эднэр бол 7.5 бүр өндөр байгаа. Тий шаардах магадaltaй шүү. Тэрийн зүгээр цаанаас бол юу гэдэг вэ гэхээр Австралийн аварс юу гэдэг вэ гэхээр сургуулийнхаа тавьж байгаа тэр өсөж байгаа мэргэжлээ сурах гэж байгаа сургуулийн чинь тавьж байгаа л хэлний шаардлага чинь 6 сарын дотор хангах хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгэхээр 6 сар угаасаа тэр төлбөр хамгийн юм чинь төлөөд ингээ Монголд сургана. Бид нар бол сантестер сурж байсан. Энэ жилийн хүүхдүүд бол сая 9 сараас эхэлж байгаа хүүхдүүд бол мөстер сурж байгаа юм байлээ. Тэгээд 6 сарын хугацаанд бас стипенд өгнө. Төрийн албаа хаагчийн дундад цалингаар ажлаас чинь бүрэн чөлөө авахулаад. Үнгөө IELTS-ийн сургалтанд хамруулаад дээр ингээс нь стипенд өгнө гэсэн юм байна. Стипенд өгнө. Төрийн албаа хаагчийн цалингаар. Тэр төрийн албаа хаагч бол бараг л яг адилхан цалингаа авчихна гэсэн үг. Миний цалингаас бол ер нь муу дотор доогуур байгаагүй өгчөөс нь юу. Тэгээд ажлаасаа чөлөө аваад тэр 6 сарын хооронд юугаа 6.5-аас дээш оноог авах хэрэгтэй тий. За хэлний хувьд бол ийм. Тийм үү. Хоёрт бол 2 жил ажилласан байх шаардлагатай. Тэр хувийн байгууллагч байна уу, улсын байгууллагч байна уу тэрэндээ тасралтгүй 2 жил ажиллаа. Тэр чинь ингээд нийгмийн даатгал элдв юмар ингээд яатсан байдаг тий. Одоо тэгээд удаан жил ажилласан хүмүүс өдөр бол харьцангуй байх. Би бол одоо ингээд 10 оноос ч ажилласан учраас асуудал миний хамгийн юм өдөр ингээд болцсон. За хамгийн доод нь минимумда 2 жил ажилласан байх шаардлагатай. Тий. Тэгээд өөр бас бусдаа ингээд монгол хэлээр эдэр хамгийн маань гаргацдаг да. Тэрийг ингээд сайхан хараад шаардлагуудыг биелүүлээл. Тэгээд ерөөхдөө хамгийн том хоёр шаардлага нь юу вэ? Хамгийн том хоёр нь. За тэгээд аплайтад одоо тэгээд CV эдэргээ тийм нэг техник юмнууд ба тэрийг бол гайгүй хүмүүс хийчихвэл үү те. Тэгээд одоо supporting statement гэхэд хэдэн асуултанд хариулдаг. Тэр нь бол одоо ингээд яагаад ингэж байгаа нэ тэргээд өөрийнхөө одоо тийм мотивашн элдв юм ингээд нөгөө цаад газараа ингээд хариулах хэрэгтэй.
хэрэгтэй тий. Тэгээ одоо юу гэдэг яагаад энэ сургуулийг сонгож хоёр сургууль сонгох хэрэгтэй. Хоёр сургууль сонгож аплайлах хэрэгтэй байхгүй. Чинь би бол Melbourne-ийн сургууль тэгээ University of Queensland гэдэг хоёрыг сонгож байсан. Хоёулангийнхан дээр хөгжил судлалаар бол гайгүй ранкнд байсан. Би нэг ийм шалтгаан хэлж байгаа тийм. Энэ бол ингээд дэлхийд сэргүүлж байгаа сургуулиуд би энэ мэргэжлээ сурах гэсэн юм. Тэгээ ингээд ранкыг харсан юм байсан. Би тэгээд бас яасан бэ гэхээр нөгөө тэр хөтөлбөрийн санал болгож байгаа хичээлүүдийн бас ингэж хооронд нь харьцуулж үзсэн. Тэгээ энэ хичээлийг үзвэл надад одоо ингэж хэрэгтэй болох бах, энийг ингүүл тэрний надад хэрэгтэй болох бах гэдэг ингээд. Тийм харьцуулсан чи өөрөө судалгаа хийгээд тийм вебсайт руу ороод сургуулийн вебсайт руу орчвол ямар хичээл заадан байж байгаа шүү дээ тийм. Тэгээд энэ хэрэгтэй юм уу, энэ хэрэгтэй болов ингээд бүх сайхан ингээд тодорхойлт элдв юм байгаа юм шүү дээ. Энэний үзүүл миний мэдлэгт одоо энэ хэрэгтэй юм байна. Энийг үзэх юм бол одоо энэ хэрэгтэй юм байна гэдэг тийм юмнуудыг сайхан ингээд бичээд өгч хэрэгтэй. За ингээд аплайтахад ерөнхийдөө иймэрхүү нэг 3 4 те basic шалгуурууд байд юм байна. За одоо яг гол асуудалтай орё те. Шалгарахын тулд яах ёстой? Би одоо жишээ нь маш олон хүмүүс IELTS бэлтгэгчдийн группээс харж илаа. Өөр бас ер нь олон хүнээс бас сонсч ирсэн яг амаар нь. Одоо жишээ нэг хүн одоо би одоо IELTS өндөр оноотой. Тэгээ ингээ 2 удаа аплайдаад би энэ тэтгэлгийг аваагүй. Чевнигийн тэтгэлгийг аваагүй, Австралийн засгийн газрын тэтгэлгийг аваагүй. Тэгээ яг ямар ч хүмүүс авдгийг ер нь ойлгоогүй гэсэн тийм комент би ер нь айгүй уншсан байхгүй анзаарсан. Тэгэхээр одоо шалгарахын тулд за наад одоо шалгууруудыг ингээ бүгдийг хангачлаа. Аплайдчлаа. Гэхдээ шалгарахын тулд одоо яг яах хэрэгтэй? За яг наадхан тэр ч яга ургуулаа ярихлаар энэ нөгөө тэтгэлгийг ингээд нэг юм ярьж хөөрөө танил талтай мэддэг таньдаг хүмүүсээрээ ингээд авчдаг гэсэн бас нэг юм яриа байдаг тий. Тэгдэг тэтгэлэг байгаа. Тэгдэггүй тэтгэлэг бас байгаа. Тий. Тэгэхээр энийг анзаарах хэрэгтэй байх шүү. Би бол Чевник Австралийн аварц хоёр дээр бол энийг ярьж хөөрөөд авчиж чадна гэдэгт бол ерөөсөө итгэхгүй байна. Гэхдээ ер нь бол угаасаа сошиал орч гэсэн айгүй ил болсон. Айгүй олон хүмүүс мэдж байгаа. Засгийн одоо чинь хятадын засгийн газрын тэтгэлгийгч одоо өөр хятадын одоо сургуулиудын тэтгэлгийг бол бүр ингээ ээлж зарж үрдэг тохиолдол байгаа шүү дээ. $5,000 $3,000 гэж бүр зарж идэг. Яг хөө тиймэрхүү юмнууд бол байдаг. Гэхдээ энэ бол мэдээж ийм юмнаас сол яваарай. Тийм гэсэн үг биш. Бүгд тийм гэсэн үг биш. Австралийн засгийн газрын тэтгэлэг, Чевнигийн тэтгэлэг нь болохоор өөрөөсөө маш цаанаасаа юм системтэйгээр шалгуур өндөртэй. Цаанаасаа өөрөөсөө тийм одоо нөгөө нэг фильтр сайтай учраас ямар нэгэн одоо юу гэдгийг тийм 10 үрийн хаалга гэдэг юм уу хэрэг магадгүй зарим нэг хүн тийм ойлголт бас байж болно шүү дээ тий байвал тийм асуудал бол байхгүй гэдгийг бас сануул хэрэгтэй бах тий. Тэгэхээр энийг бас анзаарч яах хэрэгтэй шүү ингээл одоо яа энийхэн дараа одоо юу гэдэг манай нэг улсын хурлын гишүүний дүү байлаа гээл тэгэл Австралийн ерөнхий сайд хинлүүн ярих энэ манай дүүг оруулчаач яа гэл ингээл ярих юм уу тийм балаан гэж байхгүй шүү дээ. Тэр чинь би аль альнийх нь ярилцлагад орвол ингээл яаж ийсэн цаад яамнаас нь хүмүүн ирсэн ингээд суугаад яриад ерөөсө хамгаалж яг тэр монголчуудаас хамаарал бага. Тийм монголчуудаас хамаарал бага. Тэгээд ингээд англиар тий ярьдаг нэг монгол юм уу хоёр монгол сууж идэг тэгэл бахан гадаадд сууж идэг байхгүй. Тэгэл ингээл байцаалтанд орж байгаа юм чи яагаад ингэсэн тэгсэн ингээл ингээд шалгаа байж идэв шүү дээ. Тэгэхээр энийг бодох хэрэгтэй. За яаж ер нь тэтгэлэгтэй ингээд шалгарах вэ гэдэргээд тэгэхээр түрүүний тэр хүүгний хэлж байгаа шиг те IELTS-ийн өндөр оноо гэдэг бол үнэндээ тэтгэлэг аавна гэдгийн таталгаа биш. Энэ бол ерөөсөө айгүй олон хүмүүс тиймэрхүү ойлголттой байдаг. Биш шүү. Энэ бол өстой биш шүү. Үннийг хэлээ. Яг нэг нь мөн нэг одоо юу гэдэг тэтгэлэг авах нэг шалгуурын үзүүлэлт бол мөн үү мөн. Яг бол чи ингээ англиар сурч чадна гэдгийг харуулж байгаа шүү дээ. Тэрнээс чи ингээ англи 9 оноотой одоо IELTS 9 оноотой эсвэл одоо 8 оноотой байгаа чам тэтгэлэг өгнө гэсэн биш. Юу гэж хараад байгаа юм бэ гэхээр чи Австралийн аварц тэр Чевнигч тэр энэ хүн үнэхээр очиж сурч чадахгүй гэдгийг харж байгаа байхгүй юу? Сурч чадахгүй. Энэ мэрэгчлээ мэдхгүй. Тэгээд сурж ирчээд эх орондоо юу хийх гээд байгаа юм бэ? Энэ салбарт юу? Мэдээж одоо юу гэдгийг чи ингээд төгсж ганцаар ярьч аль одоо ус орно ингээд авалцуулаад бүжгнүүлаад цэнгэлийн мамлаа түргээл алаа хийчих гэсэн юм байхгүй шүү дээ тий. Ятгахтай тэр салбартаа юу хийх юм бэ? Яах юм бэ гэдэг юм чи асуу. Тэгэхээр тэрийгэ бичиж өгд юм уу? Ярьж өгд юм уу? Тий, түрүүний яг бичт юм яг. Аппликейшн дээр чинь л асуултууд чинь байгаа шүү дээ. Тэгээд тийм тусдаа эсэ бол байхгүй. Ерөөсөө 4 асуулт байгаа. Тэр 4 асуултанд л хариулах байхгүй. Тэгээд тэр 4 асуулт аягүй тийм хариулахтан бол тус нь ингээд яаж яагаад тэгэл аягүй дими манайх дээр бол балаа юм бичсэн байдаг шүү. Би дунд сургуульд байхдаа шатрын тэмцээнд дөрвөл шалтан медаль авсан ч гэх тийм юм чинь бол ерөөсөө хэрэг байхгүй. Тийм тэрний оронд бол
Ингээ бодтой. Ерөөс ингээ яг бодтой. Одоо тэр дунд сургуульд яаж ийжсэн шагнал урамшуулал ер нь хамаагүй гэж юу? Тэрийг одоо бичих аяа useless гэсэн үг үү? Угаас үгчийн хязгаартай шүү дээ. Нэг 2000 ус хүчирээч гэдэг юм уу 500 үг хүчирээ гэсэн байгаа шүү дээ. Хязгаартай. Тэгэхээр тэр хайрын сайхан боломжн дээр өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй ингээд өөрийгөө намайг аваачаа гэж рекламдах гэж шүү дээ. Тэр 500-нд багтааж. Тэгсэн чи би ингээд шатрын халтан медальтай яах гэж байгаа юм. Тэгээд тэр хэрэггүй шүү дээ. Би 100 метрт гүйж төрүүлсэн ч гэж яах шүү. Тийм юм бичсэн байдгийг шүү. Тэгвэл яг тэр мэрэгчлээ зорилгоосоо гадуур юм битгий бичээрээ манайхан тэрний нэгсэндээ off topic болчихсон юм шүү дээ. Тийм бохгүй. Тэгэхээр одоо яга хөгжил судлалын мэрэгчлэр яга энэ мэрэгчлийг сонгосон гэсэн асуулт байл та. Тэгвэл энэ мэрэгжил одоо би бол чинь юу гэж хөгжил судлал яга хөгжил судлал гэхээр хөгжил судлалаар төгсч одоо ирсэн Монголд хүмүүс байгаа. Гэвч Монголын аль ч ихтэй сургуульд бол хөгжил судлалын хөтөлбөр байхгүй. Тэр хөтөл хөгжил судлал гэдэг хичээл байхгүй тий. Тэгээд монголчуудын хамгийн их ярьдаг сэдв юу гэхээр энэ улсыг яаж хөгжүүлэх вэ? Хоёр нөхөр уулзаал юу вэ миний хөшөө ингээл тэгэл хоёр бив задлаад улс орон хөгжүүлэх өө энэ өөрөөсөө хинк бол Баттулга гэл ингээд солиорол дийдлэг юм хамаал ярьчихж байгаа шүү дээ. Тэгэл яах гэж байгаа. Тэгээ зүр заримдаа муудан тэр чинь ингэчүүл болчихно эдэргээд те. Тэгэхээр ийм юм гэхээсээ илүү одоо юу гэдэг ингэж мэрэгжлийн төвшин яг шинжилгээ ухааны улс суурьтай гэсэн тийм байхгүй одоо би тэгэхээр энэ мэрэгжлийн ингээд сураад их цөөхөн энэ болсон хүчин байгаа. Энэ бол ингээд бид нар маш их хөгжил судлалын тухай ярьдаг боловч энэ бол мэрэгжлийн салбараа энэ ингээд мэрэгчлэлтийн хэрэгтэй. Манайд бол мэрэгчлэлтэн цөөхөн байна. Би ингээд нэг мэрэгчлэлтэн болох гэсэн юм аа. Тэгээ яах вэ? Тэгэхээр би одоо ингээд буцаж төгсч очиод өөрийнхөө ажиллаж байгаа сургуульд хөгжил судлалын хичээл нэмэр байна. Тэгээ ингээд оюутнуудад одоо сонголтоор те үзмэр байгаа заамаар байна. Маш тодорхой шүү дээ. Тий заамаар байна. Тэгээ ингэжээж би энэ тодорхой юм шинжилгээ ухааны сэдвийг чинь шинжилгээ ухааны юм уншижээж ингэжээж ярина үхээс биш зүгээр ингэж чэйжний бангаар хөөсөрж бид нар яриад юм төрөхгүй юм шүү. Тийм болохоор би энэ мэрэгчлээ сурмаар байгаамаа гэж хэлсэн. Энийг бол айгүйх болж гэн гэж айгүйх тэгж яасан шүү дээ. Хүн болгоны ярьдаг одоо маш тийм hot тренд сэдв боловч яг одоо тийм мэрэгжлийн хөгжил судлал гэсэн ном ч байхгүй шүү дээ. Өчнөө ном тийм хүн байхгүй байна гэж чи асуудлаа дэвшүүлж одоо авсан байна шүү дээ тийм үү. Цөөхөн байна тий. Одоо байхгүй гэж хэлнэ шээ. Цөөхөн байна. Тэгээ ном байхгүй, текст байхгүй. Хөгжил судлал гэж юу вэ гэдэргээд энэ тодорхойлт та нар монголоор хайх юм бол ч айгүй хязгаарлагдана шүү дээ. За тэгэхээр тэр нөгөө нэг асуултандаа маш тийм одоо off topic бичиж болохгүй. Яг тэр зорилготойгоо хамааралтай тэгээд товч бас тодорхой тийм зорилгоодыг тавьж өгөх хэрэгтэй юм байна. Тэг ингээ хүн харахад ингээ биелэхүүц ингээ хэмжиж болохгүй баг хэрэгтэй байхгүй. Би ингээ их сургуульд ирээд хичээл нэ. Энд чинь болно шүү дээ. Яага болохгүй. Зүгээр би Монголыг хөгжүүлнэ гэж бичиж орно. Хийсүр юм байна тий. Би ирээд энэ салбарыг дэлхийн түвшинд гаргана гэж хэлэхээ оронд. Тийм үү. Гэхдээ би нэг юм тэгвэл хөгжил судлал гэсэн сурахч өчнэ гэж хэлэх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр наадах чи илүү яг юм специфик байх хэрэгтэй гэсэн үг тий. Тодорхой байж эн чинь шалгах магадлал нэмэгдэж байгаа байхгүй. Тэгэхгүй манайх айгүйх тэгж нэг юм сэтгэлийн хөөрлийн одоо тийм риторик гэдэг тийм уран хэлтгэлийн янз бүрийг айгүйх хүчтэй юм билээ. Би зөндөө олон аппликейшн уншиж үзчихсэн. За тэгвэл нэг тийм уран сайхандаа биш юм бэ шүү. Уран сайхан одоо том амбишн гэдэг юм уу тийм том одоо зүйл бичснээрээ яг шалгарна гэсэн үг биш юм бэ шүү манайхаа. Тэгээд ярилцлагын дүрн тийм үү? Жишээ нь одоо Австралийн засгийн газрын тэтгэлэг бол жилд ерөн 40 хүн авч байгаа. Одоо нөгөө apply анкетын шатанда тэнцчээд тэгээд ярилцлаганд орно өстө бүгд орох юм уу? Үгүй анкетын шатанда тэнцээд. За анкетын шатанда тэнцчээд ярилцлаганд орох юм байна. Тэгээд аппликейшн сайхан бүгэлчлөө боллоо гэж үзээд ингээ явуулчлаа тийм үү? Тэгэнгүүт тэгээд тэндээс чинь сонгоод ярилцлаганд орно. Жишээ нь Australian Awards чинь манус юу гэж өглөө 700 шахуун өгөөд 120-ыг ярилцлаганд өрсөн гэж хэлсэн. Тэндээс чинь бичиг баримтын боловсруул тутуу анхан шатны шаардлага хангах хүн хасч явсаар байгаа. Тэгээ хамгийн боломжийн гэж байгаа 120-ыг нь ярилцлаганд урд юм байна тийм. Тэгээ тэндээс 40-ыг сонгосон. За одоо манайхаа одоо эхлээд ингээд явчлаа. Одоо ярилцлагын шатн дээр яаж шалгарах вэ? Ямар алдаа гаргаж болохгүй вэ? За ярилцлагын шатн дээр бол ерөөсөө яг аппликейшн дээр юу гэж үүссэн, яг тэрний чинь дагуул юмнуудыг асууна. Яг тэрийг л маш сайн ахаал тайлбарлаа ярих хэрэгтэй. Одоо бол үгийн хязгаар байхгүй тий үгийн тийм лимит байхгүй юм. Англиар ярих уу? Тэг нь англиар ярина. Англиар ярина. Тэгэхээр одоо юу гэдэг түрүүний хэлдэг шиг тий би ингэж бичсэн. Яагаад би ингэж бичсэн гэвэл ийм шалтгаантай. Одоо та нар IELTS бэлтгэж байгаа нөгөө эсэний structure гэдэг гэж байгаа шүү дээ тий. Тэрийг ашиглаад дайрна шүү дээ. Би ингэж бодож байгаа. Яагаад гэвэл ийм асуудал байгаа учраас би энэ асуудал ингэж шийдье гэж бодож байна. Ингээл яриад байна гэсэн. Ерөөсөө аппликейшн дээр дахиад сануулъя off topic болохгүй юм тий.
Тэгэл ерөөсө тодорхой ингээл яг сайхан яриад ингээ явчихна гэсэн. Мэдээж хэл босч одоо юу гэдэг нь 5.5 оноотой бол яриа мэрэ чинь яах муу байж бол тэрэн дээр санаа зовох хэрэггүй. Ерөөсөө л аль чадлаараа сайхан яриад аппликейшн тэр бүгэлсэн аппликейшнгаа маш сайхан бэлдээл янзлал нэмж ахиж бичээл хэлтэй үнээр сайхан засуулаад уншиж ерөнхийдөө яадаг чийдэлсэн юм шиг дуурч гонох нь хайшаа энэ тогтоогоор хүн мэдээж юм асуун төнгүүд нь ингээл өөдөөс нь. Гэтэ ер нь асуулт нь яг л тэр нөгөө нэг анкет дээрээс нь л тийм л юм ирдэг. Ерөөсөө анкетын дагуу байна. Анкетын дагуу байна. Тэрнээс өөр бол асуулт орж ирэхгүй. Яг өөр өдөр орж ирнэ л дээ. Анкетын дагуу байна. Өөрөөр хэлбэл тэр аппликейшн яаж бүгснөөл хэрсээ хамгаалж чадахгүй л гэсэн л одоо их бүдүүлгээр ирэх юм бол тэгсэн үг те. Ерөнхийдөө тэрний чинь дагуул асууна. Ягаа энэ сургуулийг сонгосон юм? Ягаа энэ мэрэгчлэр сурах гээд байгаа юм те. Тэнгүүд ер нь бол яг үндэ зорилгоо яг ойлгосон үнд бол баг амархан зүйл юм байна штэ те. Яг зорилгоо сайн ойлгосон. За ингээд ярилцлага шат бол хамгийн сүүлийн шат уу? Тий. Зөв. За тэгээ ярилцлагын шатанда тэнцсэн бол одоо ингээд дуутах нь байна. Дуудаад тэгээд 6 сарынхаа сургалтанд суугаад оноогоо авч чадвал тэгэл явах юм байна. Тий. За. За үргэлж юм байна. За Австралийн засгийн газрын тэтгэлэг юм байт юм байж. Чевнигийн тэтгэлэг юугаараа ялгаатай вэ? Чевнинг бол бас процесс нь ер нь адилхан уу? Процесс ерөнхийдөө адилхан. Гэхдээ арай цөөхөн авдаг. Австралийн засгийн газрын тэтгэлгийг бодох юм бол одоо шалрах магадлал арай бага гэсэн үг тийм үү? Хамгийн ихдээ 13 хүн авч ирсэн. Оо за. Австралийн аваарч ч юм бол 40 хүн аваад байдаг тийм. Тэгээд тэр арай чанга гэж ойлгож болох уу? Одоо магадгүй. Тэгээд санхүүгийн хувьд арай л хүчин чадал багтай юм л та тийм. Одоо нөгөө нэг тэтгэлэг биш ээ. Би ингэж асууад байхгүй нөгөө тэтгэлэг одоо цаанаас авж байгаа газар нь Австралийн засгийн газраас арай илүү фильтртэй, арай чанга авдаг уу гэж асууад байгаа байхгүй. Миний бодлоор бол чемнэгд шалгарах бол жаахан ярихтай. Ер нь бол би ч гэсэн хувьдаа зүгээр би өөрийнхөө туршлага дээр ярьж шүү дээ. Би бол хувьдаа чемнингийн ярилцлага дээр бол жаахан сандарч ирсэн. Ер нь бол айгүй хэцүү юм асууж ирсэн. Айгүй ярилцлагыг ер нь монгол хүн авд юм уу? 2 монгол хүн, 1 англи хүн авчихсан. 2 монгол, 1 англи за. Тэгтээ бол маш их тийм ер нь бол тийм барьц алдмаар эдэр асуултууд эдэр бол асууж ирсэн шүү. Австралийн аваарц бол харьцангуйгаа айгүй байсан. За чевнинг бол Австралийн аваарцаас ялгаатай нь бол арай цөөхөн хүн авдаг те 13 шалгаруулдаг. Гэхдээ нэг бас нэг давуу тал бий. Тэр нь болохоор 8 сарын сүүл эхнээс хугацаанд эхлээд аппликейшн онгоогод 11 сар ихэр дуусчдаг. Тэгээд нөгөө английн сургуулиуч 10 сард эхэлдэг учраас нэг жилийн хугацаа байгаа байхгүй. Тэр хооронд нөгөө сонгосон 3 сургууль сонгодог. 3 сургуулийн 3 мэрэгжил сонгодог. Адилхан мэрэгжилч байж өөрч байж болно шүү дээ тий. 3 боломж өгсөн. Хэрвээ тэр 3 сургуульчин гурлаа 6.5 оноо шаардж байгаа бол тэр хооронд 6 сараас өмнө 7 сараас өмнө 6.5 оноо авах хэрэгтэй байхгүй. Гэхдээ Австралийн аваарч шиг тэр сургуультанд суулгаад стипенд эдэр өгөхгүй. Тэгэхээр ихлээд оноогүй хэрнээ апплай гэж болно гэсэн үг юм шүү дээ. Австралийн засгийн газрын тэтгэлгээс ялгаатай. Австралийн засгийн газрын тэтгэлэгч ихлээд оноогоо заавал шаарддаг бааш. 5 юм уу 5.5 оноо хэрэгтэй тий. Тэгэж болно. Яг нь оноотой 5.5 оноотой бол тэрийг мэдээж бичиж болно шүү дээ. Угаасаа оноо байгаа. Өөрөөр оноогүй байсан ч гэсэн апплайдаад тэгээд жилийн дотор гэсэн үг юм шүү дээ. Оноогоо авах боломжтой юм шүү дээ. Зөв зөв. Тэгээ өөр нэг ялгаатай нь болохоор 2 team reference letter хүнээс шаарддаг. Тэгэхээр тийм 2 захиа бас бичиж өгөх хэрэгтэй болно тийм үү? Дараагийнх нь нэг юм ялгаатай юм нь болохоор сургуульдаа өөрөө апплай хийж өөрөө тэнцэх хэрэгтэй болдог. Австралийн аваарц чинь бол ингээд шалгарчлаа шүү дээ. Тэгвэл наа чин жоохон хэцүү юм шүү. 5.5 оноотой байлаа гэж бодъё тийм үү? 5.5 оноотой байлаа Австралийн аваарц шүү дээ тий. 5.5 оноотой ингээд 9 сард тэр 6 сарын курс сурах гээд ороод ирсэн бэ гэж үү. Тэгээд 6.5 оноо 12 сард ч юм уу 2 сард ч юм авчлаа гэхэд Австралийн аваарц хамаг юм чи өөдөөс чи хийгээд сургуультч оруулцдаг байхгүй юу? Тийм үү. Айгу амар чир зураг юу ч хийхгүй. Одоо баг тий. Тэнгүүд чевнэг болохоор тэр хооронд яах вэ гэхээр тэнцчлээ окей 2 сард ярилцсан дүүрээ. Гэхдээ чевнэгдээ тэнцсэн байсан ч гэсэн сургуулаа тэнцэхгүй бол тий авч чадахгүй. Окей. Тэгэхээр тэтгэлэг тэнцчлээ чевнигийн ярилцлаганд очиод ингээд ярьж өөрөө тэтгэлэг тэнцчлээ тийм үү? Тэтгэлэг авчлаа гэж бод. Сургуульдаа тэнцэх хэрэгтэй. Сургуульдаа тэнцэхгүй тэтгэлэгч өгөхгүй. Тийм ялгаа байгаа. Тэгэхээр чевник бас нэг жаахан яар үгтэй одоо ажиллагаа. Аюу нөгөө нэг Английн өндөр ангита сургууль руу яачвал бас аюу чанга юм шүү дээ тий. Ер нь бол боломжгүй шүү. Тэгээ яг хөө тэнцчихэд оноогоо авч чадахгүй тэгээд явж чадаагүй хүмүүс өдр байгаа. Сургууль нь аваагүй. Гэтэ мэдээж өөдрөгөөр бодох хэрэгтэй тий. Ер нь бол хичээвэл болно. Тий. Тийм ялгаа би ер нь гол ялгаа. Мэдээж жижиг ялгаа би.
Тэгээд асуултууд бол мэдээд адилхан яг л тэр нөгөө төрөний асуулт яагаад хандлаарынхан байна те. Яагаад заавал англи сурах гээд байгаа юм те. Яагаад айн мэрэгчлээ сурах. Би яагаад өөрөө чинь сонгох хэвтэй юм, өөр хүнийг сонгохгүй дэр гэл нэг тиймэрхүү те. Тэр болгон дээр л яг тийм нэг юм амьттай яг үннээсээ хэмжиж болмоор хүн одоо юу гэдэг те. Хүн ийм учиртай юм байна шүү дээ гэж ингэж бодмоор. Жишээ би Чевнэгт бол антропологоор сурна гэж бүгэлж байсан. Би өмнө нь бол Монголд антропологоор мастер хамгаалсан ч гэсэн. Тэгэхээр яагаад ч яхаа антропологоор сурах гэж байгаа юм гэдэгт нь би бол англи бол одоо антропологийн төрсэн газраа их нутаг нь учраас би англид антропологоор яа гэж бодсонаа гэдэг ингээ хэлсэн чинь бол тэр англи айгүйх тийм сэтгэл нь хөдөлж байсан. Маш таагаар хүлээж авч байсан гэсэн үг. Гэл шууд нүдэн дээр айгүй мэдгдсэн л дээ. Надад бас нэг асуулт байна л да. Одоо чиний энэ тэтгэлгүүдэд ингээд шалгараад агаад чиний academic background нөлөөсөн гэж чи боддгоо. Одоо жишээ нь чиний одоо нөгөө нэг судалгааны одоо өгүүллүүд байна тий. Өгүүллүүд байна. Гадаадын сэтгүүлд дээр хэвлүүлсэн өгүүллүүд, за чиний номнууд ч гэх юм уу тий. Тэд нар ер нь нөлөөлд юм уу? Нөлөөлнө. Бас миний нэг одоо юу гэдэг азтай тийм золтой зүйл нь юу гэхээр их сургуульд ингээ багшлна гэсэн зөвхөн багш хийдэггүй шүү дээ. Та нар бүгд мэдж байгаа. Чин бас судлаач байдаг те ингээ судалгаа гэдэг. Тэгэхээр бид нар чинь ингээ нөгөө нэг одоо бүтээлийн чагсаалт гэдэг юм бий болчтой те ингээ ном өгүүлэлтэй юм гараад ирдэг. Тэрийг чинь бас асуудаг. Тэгэхээр тэрийг ингээ CV-нээсээ тусдаа бүтээлийн чагсаалт гэдэг ингээ нэг файл болгоо явуулчтай байхгүй. Тэгэхээр чи ингээ тэдэн өгүүлэл ингээ хэвлүүлсэн юм байна. Тим ном гаргасан юм байна гэж. Тэгэхээр энэ заавал одоо судлаач хүн байгаад багш хүн байгаа шалгарна гэсэн үг шүү. Өөрөөр хэлэх юм бол маш энгийнээр чи мэрэгжилтэй ямар сайн юм бэ? Одоо тий ямар сайн мэрэгжилтэй юм бэ гэдгийг сайн ингэж нотч өгж гин гэсэн үг байхгүй. Өөрөөр хэлбэл би өөрийгөө сайн багш гэдэг яаж нотлох юм? Энд чи одоо аюу хэцүү шүү дээ. Гэтэл би муу багш байж болно тийм үү? Одоо яа тийм. Тэнгүүд миний нөгөө би одоо сайн гэх нь хайшин зүгээр судалгаагаар ингээ юм хийгээ би бичээд ингээ хэмлүүлээд байна шүү дээ. Чи ажил шүү дээ. Тийм ингээл зөндөө юм бичсэн байна. Тэр бол academic background. Тэгэхээр ингээ би өөрийгөө нотолчихж байгаа байхгүй. Эн чи ингээ зүгээр ингээ суугаад байдгүй. Одоо яа тийм ингээ шүтээст ажилласан байж ингээ ном хөвлүүлсэн 6-7 номтой одоо тэгээд юу ингээ 10 төгөлмөлтэй юм байна чинь юм хийдэг юм байна штэ гэдэг ингээ байхгүй юу. Тэгээд нөгөө бас нэг ерөнхийдөө давуу тал гэсэн үг нэ баг байдаг те ингээ тент судалгаа хийсэн тэдэн сараар ингээ явсан гэдэг. Ийм судалгаа хийсэн юм тэр чинь ингээ нотлохотой баримттай юм чинь. Яг тэрэн шиг одоо яа тийм одоо гэрэл зурагч хүн байвал яаж нотлох юм? Эсвэл одоо уран зохиолч хүн байвал бичсэн ном байд юм уу те? Тийм байж болж байна. Магадгүй одоо сэтгүүлч хүн байлаа гэхэд чинь нийтлэлүүд байж болох нь шүү дээ. Байж болж байна. Тийм үү одоо тэгээд магадгүй тэр шагнал магнал одоо том шагнал магналаа бичиж болно. Одоо жишээ нь начиг одоо жишээ нь инженер мэргэжилтэн хүн байлаа гэхэд жишээ нь оролцож исэн төслүүд байх нь шүү дээ тий. Зөв. Тийм төсөлд орсон. Тэгээд энэ төсөл бол одоо Монголд яасан гэдэг юм. Тэдүүн ажилласан би тийм үдэн өдөрчээсээ. Тийм рол дээр ингэж ингэсэн. Тэгээд миний тэгж ажилласан маань тэр одоо бүтэмжийг тэгс сайжруулсан. Ингэснээрээ нөлөөсөө тэр чи өөрөө мэрэгжилдээ хэр сайн мундаг хүн юм бэ гэдгээл сайхан нотолчвол тэгэл тэр чи одоо бас өөрийн чинь нэг төрлийн давуу тал болж academic background сайн гэсэн үг шүү дээ. Зүгээр нэг мэрэгжилтэн байна уу? Бас зүггүй те. Бас учиртай юм хийдэг мэрэгжилтэн байна уу гэдгээл сайн нотолч чадах юм бол энэ чинь болоо явчихна гэсэн үг шүү дээ. Зөв. Өстөнөөс гарч ирч чадна тий. Яг бол одоо ч хүн болгоно мэдээ сурыг нэтэрээ гадагшаад төвшөө явъя гэж бодож байгаа нөхцөлд бол. Нэг чухал юм хэлэхгүй болохгүй шүү. Хүмүүс нэг тэтгэлэг давтлаачаад авахгүй болохоор би авахгүй да гэж боддог шүү. Би 10-аад тэтгэлэг авсан 20 тэтгэлэгт тэнцээгүй шүү. Тийм болохоор guys keep apply. Тийм битгий шантар. Тийм. Apply байлаа. Тэгээд тэтгэлийн эксперт олно гэсэн. Ядахтай аппликейшн амар сайн бөглөө сурчдээ шүү заяа. Тэр тэтгэлэг тэнцэхгүй байлаа ерөөсөө суугаа. Аппликейшн яаж бөглөхүүл одоо болохгүй вэ гэдэг аюу сайн мэддэг болчтой те. Энэ техник ажилд аюу ингээд үнгүй сургалт болчтой учраас ерөөсөө бөглөөдөө. Өөрөөр хэлбэл та яг одоо имжлэг үзэж байгаа л ганц нэг ч юм уу, хоёр ч юм уу, гурван ч юм уу, дөрвөн ч юм уу, таван ч юм уу одоо тэтгэлэгт apply хийгээд тэнцээгөө сэтгэлээр унтсан явж байгаа л энд ингээ 20 тэтгэлэг аваагүй хүн байна. Битгий сэтгэлээр унаарай. Гэхдээ аваад ирэх болно те. Заавал. Одоо ингээ тэтгэлэг эхнийг сар гээд тэтгэлгийн үйлрэлүүд эхэллээ. Тэтгэлгүүд зарлагтаар эхэлнэ. Өөрөөсөө тачаалтал сайхан CV мэйгээд түгээмэл нэгтгэв те. Диплом дүн мөн тэр мөрийгээ сайхан орчуулаа янзлсан. Бэлэн. Тэгэл ерөөсөө пак. Ерөөсөө апплод хийхэд л бэлэн нэг юм файлтай ингээд суучих хэрэгтэй байхгүй. Тэгээд линк гараад ирлээ, дарлаа орлоо таг хэдиймийг бичлээ. Ийм байх хэрэгтэй.
Уйггүй хичээнгөө байцгаагаараа залуусаа. За ингээд тэтгэлийн талаар ярьсан влог маань ингээд дуусж байна. Тэгээд лайк дараад дараачихан влогууд дээр орох асуумаар байгаа асуултуудаа бичээд бит хоёр нь тэр асуултуудыг гоё англиад аль парт руу норж ин сайхан хариулаад дэлгэрэнгүй хариулаа явна. Тэгээд subscribe дарахаа мартваа. Тэгэх юм бол бит хоёрын влогуудыг алдахгүй хүрээш. Тэгин шүү. Үзээд Үзэн шүү. За ингээд амжилт хүсье guys. За, apply-да дагараа. See you next time. Болцсон юм уу? Хараа.